Ерөнхий сайд Зандан шатар оюу толгой төслийн Монгол улсад ноогдох өгөөжийг 60%-аас дээш нэмэгдүүлэх 2026 онд багтаа ноогдол ашиг олгох шаардлагыг тавилаа. Харин Rio Tinto компани Zissing Group-ийн захирал Katie Jackson оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ. 34% нь өөр үйлдвэрлэлд биднээс өрөнд оруулдаг юм өндөр хүүтэй зээлийн өөр үйлдвэрлэлд механизм болчиход ногдол ашигч өгөхгүй. Энэ бүх үйлээс зан танилт авах болцоогүй мэдээлж авч чаддаг гэж байна. Талдвархан тээзүү өөрчлөгдсөн санхүүжилт зарласан бидний фолт биш. Энэ нь бол хөрөнгө оруулалтын гэрээгээр өөргүүлсэн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол улс үүрэх ёстой гэж хариултууд бол энийг хэлэхэд бидэнд таалагдахгүй. Менежментийн төлбөр 40% гэж ярьж байсан 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагад үнэлээд өгч байгаа зээлээс бараг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээ оруулахгүй байна. Бодиттой үр дүнгууд гарахгүй бол яг үнэлгээд парламентын түвшинд ямар шийдвэр гаргахыг Монтрей болон хордоо зүйн талаар ямар шийдвэр гаргахыг бол яг үндэ бид төсөөлж мэдэхгүй байна. Ерөнхий сайдын зүгээс оюутлогоо төслөөс Монгол улсад ногдох өгөөжийг 60%-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос оюутлогоо компани менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол улсад 2026 онд багтаа ногдол ашиг хуваарлах, Онтрей компани тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын үндсэн хуулийн 6-2 заасны дагуу байгалийн баялагын өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж үндслэлээ тайлбарласан маа. Харин Rio Tinto компани төлөөллөд оюутлогоо төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллагаа илэрхийллээ.